Хүүхэд бидний ирээдүй. Сурч хүмүүжих насандаа байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байна гэдэг харамсалтай. Бид 26 дугаар хороонд оршин суудаг нэг хашаанд байдаг 4 өрх айлд очив юм. Цэцэрлэгийн насны хэрнээ цэцэрлэгт явж чадахгүй байгаа 8 хүүхэдтэй. 5 настай хэрнээ одоог болтол нэг ч удаа цэцэрлэгт явж үзээгүй хүүхдэж байлаа. Одоо 2010 оноос өсвөлээд цэцэрлэг хөгжөлтөд одоо болтол нэг ч хүүхд оруулж үзээгүй байна. Анх 2010 онд хөгжөлтөж явахад 80,000 төгрөг авчираад өгчихсэн. Тэгвэл оруулаад өгье гэнэ. Тэгээ олон хүүхдтэй болохоор тэр мөнгөний өгч чадаагүй, оруулж чадаагүй. Найдлан болохоор 150,000 төгрөг өгч тэгвэл оруулж өгсөн. Энэ жил болохоор бүр бараг тэр юуны манай одоо охин чинь 3 настай хүүхдүүд бүр авахгүй гэжсэн. Тэгээд энэ жил бол бүр ууг нь эртэл очсон тэгээд оруулж таагүй. Тэгээ одоо яг манайх гашаанда 4-5 айл байгаа. Айл болгонд 2 хүүхэд гэж бодоход 4 айлаас 6 хүүхэд бол байгаа. Цэцэрлэгийн насны. Сонгон хайрхан дүүрэгт хил залгаа нийлсэн 3 хороон донд нэг цэцэрлэг, нэг сургууль байдаг. Тус дүүрэг хамгийн их хүн амтай бөгөөд дийлэн хувийг хүүхэд залуучууд эзэлдэг байна. Цэцэрлэгийн насны 1400 гаруй хүүхдээс 500 гаруй нь улсын хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Манайд бол цэцэрлэгийн насны 9 хүүхэд 10 хүүхэд байна. 2 сартаагаас ахуулаад тэгэл бид ерөөсөө би том охиныгоо 3 жил цэцэрлэгт өгч явсан. Аваагүй. Тэгэл сая бас энэ жил очиж уулзсан. Уулзаад бас л авахгүй байсан. Тий, би бол ажил хиймээр л үдэг. Тэгээ цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй болохоор хүүхдүүдэд цэцэрлэгт өгчөө сайн л ажил төрөлтөө болоо. Тэгэл би хадам эгчтэйгээ хоёлоо ээлжлэл хүүхдүүдэд хардаг. 2 гэрийн хооронд нэг нь гарч гадуур ажиллаа хөөцлөл нэг нь гэртээ 9 хүүхдээ хараад байж идэг. оны нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын 648 тогтоолоор бол үүсгэн байгуулагдсан. Сонгон хайрхан дүүргийн 3-4 хорооноос салбарлан үүссэн юм хороо байгаа. Тухайн үед 11 онд хороо маань ашиглалтанд орохдоо 10,900 хүн амтай байсан. Одоо бол 3 жилийн дотор манай хорооны хүн ам маань 16,000 болж өссөн байна. Тэгээд жилд одоо 1000 гаруй иргэд оршин суугчид шилжин ирсэн байна. Хөдөө орон нутгаас шилжин ирэхсэд оршин суугчид ихтэй. Тэгээд яг үүнийгээ дагаад дандаа залуу гэр бүлүүд бас ирдэг. Тэгээд залуу гэр бүлүүд 0-3 настай, 2-5 настай гэдэг ингээд их олон хүүхэдтэй хүмүүс шилжиж ирж байгаа л да. Сүүлийн жилүүдэд. Одоо өөрийн 3 жоох юм байна. Дээрээс нь дүүгийн 2 ингээд 5 хүүхэд би байг гэртээ ингээд хараад суучдээ. Тэгээ цэцэрлэгийн насны 4 бай. Нэг нь ерөөс цэцэрлэгт оруулж амжихгүй юм байна лээ. Хонон өнжи яваад ч бардгүй. Хонон өнжин очиж гаал шинэ оройгоор очиж очирлооч орохгүй. Тэгээ он сар заачдаг. Насын заагаад он сар заачхаар тэгээд оруулж амжихгүй юм л. Нодлон яваад чадаагүй, энэ жил бас яваад чадаагүй. Ингээл байж байна. Тэгэл хэдэн хүүхдүүд хараад гэртээ. Одоогийн байдлаар манай сонгон хайрхан дүүргийн 3-4 яг ойролцоох 3 хил залгаа 3 хорооны хувьд бол ганцхан цэцэрлэг байдаг. Ганцхан цэцэрлэгийн хүчин чадал мэдээж хүрэхгүй. Тэгэхээр 3 хорооны дунд 20 гаруй мянган хүн амын дунд гэсэн үг шүү дээ. Тий хүн амтай хороодын дунд ганцхан цэцэрлэг байгаа. Тэгэхээр яг манай хорооны хувьд бол 2-5 насны
1402 хүүхэд байдаг. Яг энэ оны статистик судалгаа 14 оны 15 онд бол энэ тоо бас нэмэгдэж байгаа. Тэгээд 1402 хүүхдээс маань 500 гаруй хүүхд цэцэрлэгт хамрагдаж байгаа. Уул цэцэрлэгтээ сургуультай болмоор л юм. Тэгвэл амар болмоор. Бас хоёулаа ажиллаа хийгээл явбал бас амьдралдаас нэмэр болоолах юм. Тэгж даал сууж идэг шүү дээ. Тэгээ энэ хэдий чи хайчаад гэрт нь хайчаад ажил хийгээ явна гэж байхгүй. Хөлдөж өгвөлөө гал төсдөг орооцолтой түлэгдчих болов гэж сэтгэл зовоол хайж болохгүй. Ингээл байж дээ. Имэрхүүлээ. Сургууль цэцэрлэгийг л хаадаа ялангуяа манай 26 дугаар хороо шиг сургууль цэцэрлэггүй хороо гэж баг байхгүй гэж би бодож суудаг шүү дээ. Манай хамгийн гол толгомцсан асуудал бол сургууль цэцэрлэгийг байгуулад бушуухан ард иргэдтэй бас дөм болгоод өгвөл бас нэмэр амир. Манай засаг захиргаанууд юу бодож суудаг юм бэ? Тэчнээ сургууль цэцэрлэг байгуулагдаж гин гэж зурагтаар яриа л идэг шүү дээ. Тэгэл би одоо манай хороол нэг юмтай болоосаа л гэж бодож суудаг. Тэгэхээр ер нь яг энэ яг бүсчилсэн толгоотын 3 4 26-гийн дунд ганцхан цэцэрлэг байгаа нь одоо хүрэлцэхгүй байгаа. Хүүхэд цэцэрлэгийн орчинд сурч боловсрох байтал цэцэрлэгт орч чадаагүй хүүхдүүд хашаандаа тоглон гүйлдэцгээж байна. Үе тэнгийнхээ хүүхдүүдтэй тоглож наадан дуу шүлэг сурч цэцэрлэгт л явмаар байгаагаан хүүхдүүд цагаахнаар хэлж байлаа. Цэцэрлэгт явмаар байна. Олон найзтай болмоор байна. Би цэцэрлэгт явмаар байна. Би гоё олон найзтай болмоор байна. Би тоглоомоор тогломоор байна. Намар нартай сайхан намартай бид дуртай сайхан алим жимсэн намтлаг сайхан элбэ бүхнэн намтлаг сайхан тариатай намар атлантай намар характертай намар пампантай намара. Мантас мари овойлэтэй би хаса түүний хаалгыг тан хасанэ эсгэ анчим дуулаа би уул нь оюутлын мэрэгчлэлтэй хүн тэгээд ажил хийгээгүй л одоо олон жил боллоо. Хэдэн хүүхдүүдтэй гэртэлдэг. Тэгээд энэ бага охиноо гаргахаас өмнө хар өрн дээр ногооны лагуун дээр зогсчихсан. Охиноо гаргаал тэгэл гэрт хийсэн ажилгүй л одоо ингээд хэдэн хүүхдүүд хараал ингээд суучдаг юм лээ. Нөхөр нь ганцаараа ажил хийдэг ухаантай удирдлын чанарын ажилтаа тэгэл намар болохоо 11 сар гэл ажиллах болчтой тэгэл байж. Уул нь сургууль маань хороод ойрхон сургууль цэцэрлэгтээ олчих юм бол энэ хүүхдүүд хамрагдах бол арай л дээр болчмоор санагдаад байгаа юм. Манай хороо нэг сургуультай болно цэцэрлэгтээ болно гэж яригдаад идэм мэдгүй. Ерөөсө тэр талаа ерөөсө хөөцөлдөж байгаа бүү мэд байгууллагт хадгаа чи бүүмэд ингээл нэг сургалаа сонсоо сууждаг шин. Тэгээ хүүхдүүдэд цэцэрлэгт оруулчид би ч гэсэн өөрөө ажил хиймээрээ. Цэцэрлэг 229 төслийг би дэмжиж байна. Таа ч гэсэн бас энд оролцож дэмжээрэй. Бүгдээрээ хамтдаа энэ цэцэрлэгээ барьцгаая.
229 дугаар цэцэрлэг ард түмний төслийг би дэмжиж сэтгэлээрээ дэмжиж байна. Ард түмнийг бүгдээрээ дэмжихийг уриалж байна. 229 дугаар цэцэрлэг барих төсөлд бид бүхэн нэгдсэн та бүхнийг нэгдхийг уриалж байна. За 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийг дэмжиж 150 051 дугаарт мессеж илгээлээ. Та бүхэн ч гэсэн дэмжиж мессеж илгээгээрэй. Хэрвээ та ирээдүгөө боддог бол надтай адил 229 дугаар цэцэрлэг ард түмний төсөлд нэгдээрэй. Цэцэрлэг барьж байгаа сайн үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. 229 дугаар цэцэрлэг та бүхэн бүгдээрээ нэгдэцгээгээрэй. Бүгдээрээ 229-д нэгдэцгээе. Цэцэрлэг 229 төслийг би дэмжиж байна. Та ч гэсэн бас энд оролцож дэмжээрэй. Бүгдээрээ хамтдаа энэ цэцэрлэгээ барьцгаая. Хөөхд бидний амьдралын баяр баясгалан